Монгол Улсын үндэсний номын сан. Монгол Улсын үндэсний номын сан бол Монголын ард түмний бичиг үсгийн дурсгалыг хадгалах, хамгаалах, баяжуулах, түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй байгууллага мөн. Анх 1921 онд Судар бичгийн хүрээлэн байгуулад тус хүрээлэнгийн анхны дарга онход сангаж авын Жамын гүн, Эрдэмтэн Жамсрангийн цэвэн, Дашним гүн, Батөчир шадар нарын хүмүүс хувийн номын сангаасаа нийлүүлсэн 2000 номтой номын сан байгуулсан нь өнөөгийн Монгол Улсын үндэсний номын сангийн үндэс суурь, сан хөмөргийн их үүсгэл болсон юм. Улмаар Судар бичгийн хүрээлэн улс орон даяар төдийгүй Монгол туурхтан ахан дүүсээсээ хуучин Судар ном данс харааг сурвалжлан цуглуулах ажил өрнүүлж сан хөмөргөө арвижуулан баяжуулж байсан нь эдүүгээ ЮНЕСКОгийн баримтат өв болон Монгол Улсын хосгүй үнэ төвөөр бүртгэгдсэн ховор нандин дурсгалууд сурвалж судлалын их хэрэглэгдэхүүн арвин баялаг сан хөмөрг болон бүрэлдэжээ. Судар бичгийн хүрээлэнгээс ном судар сурвалжлан цуглуулах хэл ажлын хүрээнд тус хүрээлэнгийн дарга онход Жамын гүн, гишүүн Жонон ван, Ширнэн дамдин нар Бээжинд суурин сууж асан халахын сайн ноёнхан аймгийн засаг хошоо Сэцэн Чин ван 80-тай уулзаж түүний харьяа цахрын сүр хошооны шашныг бадруулагч сүмд хадгалан тахиж байсан Монгол бичгийн шунхан барын 226 бот данжуурыг Монгол улсдаа зарж ирэхтэй бусдад дамжуулан худалдахгүй Судар бичгийн хүрээлэнд үрд хадгалах тухай 9 зүйл бүхий гэрээ бичиг байгуулсныг бичээж Дэндв 1929-өөс 1955 оны хооронд Боржин чулуунаас сийлэн гэрэлт хөшөө болгон үлдээжээ. Тус гэрэлт хөшөө эдүүгээ Монгол Улсын үндэсний номын сангийн төв байрны үүдний танхимд залаатай бий бөгөөд 2017 онд ЮНЕСКОгийн дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтанд бүртгэгдсэн юм. За тэгэхээр 1924 онд Судар бичгийн хүрээлэнгийн дарга асан Жамин гой Бээжин хөгтлөө бол ном зөвлөлгөөр явсан байдаг. За тухайн үед бол Хөвчийн Жонон ван, Ширнэн дамдин гэдэг хүн хамт явсан байдаг. За энэ хоёр хүн бол Бээжинд очоод халахын Сэцэн Чин ван 80 гэдэг ноён болтынд бол хэдэн үеэрээ төвлөө суудсан тийм ноён байж. За тэр хүний гэрт нь хадгалагдчихсэн данжуурын 226 ботыг бол Судар бичгийн хүрээлэндээ өгөөч гэж гуйж айлтгсан байгаа. За тухайн үед бол би ингээд үе дамжиж ирсэн энэхүү ховор нандин шүтэнэ та бүхэнд өгье. Ингэхдээ бол та бүхэнтэй би нэг гэрээ байгуулмаар байна гэд 9 зүйлийн гэрээг бол байгуулсан байж байгаа. За тэрхүү 9 зүйлийн гэрээн дээр бас маш тийм ном соёл, номын түүхтэй холбоотой нарийн бас Монголын анхдагч гэж хэлж болох үст тийм зүйлүүд нэлээд олон байдаг. Тэрний нэг нь бол жишээлх юм бол өөрийнхөө өмчлөлийг бусдад шилж, өмчлөлийн номыг бусдад шилжүүлэхдээ гэрээтэйгээр ингэж өгж исэн нэг бол харж болно. За мөн дээрэс нь тэрхүү номуудыг ингээд дутаах бас ингээд урж гэмтээх юм бол энэ номуудаа бол би буцааж авна шүү гэсэн ийм зүйлүүдийг бол тусгаж өгснөөрийнхөө онцлог ийм хөшөө байдаг. За тэгээд Жамин гой бол яг нийслэл хүрээнд бол энэ хүү номыг тухайн үед бол тээвэрлж авчираад Судар бичгийн хүрээлэнд тагсан байж байгаа. Судар бичгийн хүрээлэнд авчирсныхаа дараахан яг Судар бичгийн хүрээлэнд ажиллаж исэн Дэндв гэдэг хүнд бол захиалга өгсөн байж байгаа. За тэрхүү Дэндв гэдэг хүн бол тийм арга саам ихтэй аливаа тийм бүтээх боломжгүй ажлуудыг тийм бүтээдэг тийм арга зайлигтай тийм хүн байж. За тэр хүнийг бол чи энэ хүү гайхалтай түүхийн ховор чухал зүйлийг бүтээхэд гар бие оролцоо гэж захиалга өгсөн байж байгаа. Тухайн үед бол Дэндв гой бол нийслэл хүрээнд оршин сууж исэн хятад тийм чулуучин хүнд очиж хэрхэн энэ хөшөөг сэлэх тухай аргачлалыг бол зааж авсан байж байгаа. За тэгээ энэ бүх хөшөөг бол үндсэндээ бол 24 оноос эхлээд 1950-ад оны үе хүртэл үргэлжлсэн байж байгаа. За яагаад энэ хөшөө ийм олон жил үргэлжлсэн юм бэ гэдэг. Тэгэхээр үндсэндээ бол Дэндв гой энэ хөшөөг бүтээх гэж өмнө нь бол 2 ч чулууг тээвэрлж авчираад авчрах явцдаа ингээд угуулсан, за мөн сийлжих явцдаа ингээд гэмтээсэн юм тохиолдол байж байгаа. За тэгээ 3 дахь удаа энэ хөшөөг сийлж эхлээд нэг сар орчим ажиллаад тэгээд зогссон байж. За яагаад зогссон бэ гэхээр мань хүн бол буруу аргачлалаар ажиллаад өөрийнх нь бие тавгуудч эхэлсэн байж. За бөөрөнд нь бол маш их тийм дөрвөлт үүссэн. Тийм учраас алах цүүцээ даахаа байсан юм л да. Тэгээ үндсэндээ бол ингээд тэр ажил бол орхигдсон байсан байгаа. 1950-ад оны дунд үед бол үндсэндээ шинжлэх ухааны хүрээлэн болон Судар бичгийн хүрээлэн маань шинжлэх ухааны хүрээлэн болоод өргөжсөн байсан. Тэр үед данжуурын гэрэл хөшөө үүсгэх ажил маань юу болсон бэ гэд сурвалжлахад бол Дэндвгоо нөгөө хийжсэн дотор орхисон хөшөөгөө хайгаад явхад бол Судар бичгийн хүрээлэнгийн хашаан дотор байжсэн байж байгаа. Ямар бүтээгээд орхисон. Харин тэрийг
ашгүй нэг хаяг байсан байна л да. За тэгээд тэрхүү хөшөөг бол одоо 64 наснда хийж дууснаар үндсэндээ Танжуурын гэрэл хөшөө бол би болж бүтсэн түүхтэй 2000 он гарсны дараагаар бол тэгэл ЮНЕСКОгийн өвд бол бүртгүүлсэн байж байгаа. За энэхэд бол хэд хэдэн одоо гол зүйлийг бол чухалчлан авч үзсэн. Тэгэхээр тэр нь үеийнхээр маш олон жилийн хугацаанд одоо бүтээгдсэн хөшөө. За дээрэс нь дахиад одоо монголчуудын одоо хөшөө бүтээх уламжлалаар бүтээсэн хамгийн сүүлийн хөшөө ч гэдэг юм уу те. За шинэ одоо мандсан Монгол улсын хамгийн анхны гэрэл хөшөө гэх мэтлэнгээр ийм олон зүйлүүдийг одоо ингэж чухалчилж авч үзэж энэ хөшөөг бол одоо дэлхийн хүндрэлтний өвд одоо ингэ бүртгүүлээд байж байгаа юм аа. Монгол улсын сүүлчийн хаан 8 дугаар богд Жавзан дам хотогт 1924 онд таалал төгсөхөд Дорн дахны томоохон номын сангуудын нэг байсан Богдын номын сангийн үлэмжхэн хэсэг Судар бичгийн хүрээлэнд шилжин ирж цаашид улсын төв номын сан болсноор улс орнд хэвлэгдэж буй ном хэвлэл бүрээс татан төвлөрүүлэх, гадаад солилцоогоор ном хэвлэлийг захиж авчруулах, бэлэг хандваар баяжин нэмэгдэх, шин сэргэг шилдэг бүтээлийг худалдан авах замаар сан хөмөргөн өргөжин тэлсээр өнөөдөр үндэсний номын сан 3.5 сая ном хэвлэл бүхий Монгол улсын хамгийн олон номтой номын сан болжээ.